Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийг хуулиар тодорхойлдог. Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх бол төрийн санхүү төсвийн зарцуулалтанд хараа тусаар аудит хийх буюу хяналт тавих үйл ажиллагаа. Энэ нь өөрөө аудит хийнэ гэсэн үг. Аудитын үр дүнд зөвлөмж гарна. Шалгагдаж байгаа төрийн байгууллагуудын алдаа зөрчлийг илрүүлж, түүнийг засварлах боломжийг зөвлөмж өөрөө олгодог. Аудитаар дүгнэлт зөвлөмжийг аудитын тайлангаар тодорхойлж гаргаж ирдэг. Дүгнэлт нь бол ажлынх нь үр дүн, үр нөлөө, алдаа зөрчлийг хэрхэн дүгнж байгаа вэ гэдгийг бол илэрхийлэх зүйл. Алдаатай зүйлийг ажлаа сайжруулах зөвлөмжийг бол аудитын зөвлөмжөөр өгдөг. Зөвлөмжийн хэрэгжилт нь бол эргээд засгийн газрын үйл ажиллагааг сайжруулж, ард иргэдийн өмнө хүлээсэн төрийн санхүү төсвийн тэр зарцуулалтаа сайжруулах боломжийг зөвлөмжөөрөө олгодог.